Эрхэм монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн давс баасан гарагт 8 цаг 10 минутанд яг энэ мөчөд танд хүрдэг. Мэдлэг гэж минийгийн тал өрөөтэй та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлгийг хоёр радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэгнэр хамтран хөргөн найруулагч Аржинбат ажиллаж байна. Өнөөдөр манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Wooling брендийн аль бисны дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаж байна. За мөн Япон чанарыг найдвартай баталгаатай аль бисны газраас нь аваарэ гэж уриалж байгаа Bridge Motors Tokyo Commerce задгаар хамтран ажиллаж байна. За, нэвтрүүлэгт холбогдохдоо 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа залгана. Тэгээ залгаад дууж яхах юм бол та утсаа спикер дээр нэгдүгээр тавихгүй, хоёрдугаарт машинтайгаа Bluetooth-ээр холбохгүй. За, тэгээд өглөөний минь тэр байна гэж хэлээд хэдүүлээ нэвтрүүлэгтээ орж 3 асуултанд хариулсан хүн ялагч болно. За, эхний сонсогчид бүгдээ хүлээн авцгаая. 8865 байна уу? Байна. Өглөөний минь инх болт байна уу? Өглөөний минь дээ инх болт. За, инх болт. Шатар дээр 5 нүүдлэр мадалдаг мадыг юуны мад гэж нэрлэдэг вэ? Цагаас. Нөгөө пианор мад уу? Пианор мад тэгэлэг яах вэ? Баяр үргээ. Дараагийн асуулт. Rachel, Ross, Chandler, Monica зэрэг нь ямар цувралын дөрүүд вэ? Цагаас. Princess. Friends юу найзууд юм байна. Ялалтын асуулт. Ямар тоглоомын хэсгээс вэ гэсэн байна? Нэгэн ай бүгдээр сонсно. Тоглоомын хэсгийг таах нь байна. Тоглоомын нэрийг таах юм байна. За бүгдээ хамтаа сонсцгоё. За ийм тоглоом дуу гарч байгаа тоглоом. Ямар тоглоом бэ? Цаг явсан. Тэгээ сөүлд нь өгчлээ тий. Сонсчихсан даа юм да. За бод энэ Pac-Man байж магадгүй. Pac-Man яа. За өнөөдрийн анхны ялагчаар тодорч байна. За баярлалаа. Өдөр сайхан өнгөрөөрэй. Өдөр сайхан өнгөрөөрэй амжилт. За баярлалаа. За их болт маань яг л нөгөө анхны ордгоор л орж ирж шүү. Тэгж өнөөдөр ажилласаа хийж байна. За яма 80 45 байна уу? 45 байна. Өглөөний жижигхэн төмөрхөн байна. Өглөөний мэндэ жижигхэн төмөрхөн. За ийм асуултан дээр орж ирлээ. Зэрлэг тэмээг юу гэдэг вэ гэсэн байна? Зэрлэг тэмээг юу гэдэг байсан? Цаг явсан. Зэрлэг тэмээг. Зэрлэг тэмээ. За цаг дуусна 3 2 1 За амтсангүй. Хавтгай. За тоондоо бол амтсангүй харамсалтай байна. Гэхдээ хавтгай муу юм байна. Дараа тэгч холбогдорой. Өдөр сайхан өнгөрөөрэй. За дараагийн 3 2 1 гэж амжаагүй бол тэгэл яриа байхгүй. Ер нь бол ярих уу яах уу гэд бүгдээрээ дүрмэл баримтлал хурдан явцгаач тий. 8862 байна уу? Өнөөдөр хатуу байна. Өглөөний минь сайн байна уу? Дүрм шүү дээ. Жаргал байна уу? Хаана гэж цагаан тавьчихсан шүү дээ. За өглөөний минь мөнх жаргал сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За ийм асуулт байна. Ямар хамтлаг вэ гэсэн байна? Нэг нь дуу сонсох юм байна. Тэгээд энэ хамтлагийн нэрийг таах юм байна. За бүгдээрээ хамтдаа сонссон. Эмэгтэй хэрэгтэй холиол байна. За 12 жилийн өмнө энэ 25-ийн хамгийн том анхны том юм төслөх те реалити гарсан. За ийм хамтлаг байна. Ямар хамтлаг вэ? Цаг явсан. За ямар хамтлаг вэ? Сонсохгүй л гэж дуулж байна. Сонсохгүй. Тамаа цэгийг дуулаад гэх юм уу? Нэг нь хөрөхгүй. За цаг дууссан. Сонсохгүй. За микс гэдэг хамтлаг байдаг юм байна. Микс гэдэг хамтлаг байсан шүү дээ. Би мөнх шаруулыг ерөөсөө ойлгохгүй байгаа. Зүгээр амар эргэлзээтэй яриа л тэгэл зүг хариулаад байна. За эд би гайхуулж байна. За тэгвэл ийм хэцүү асуулт байна. Мөнх шаргалаа. Зүнжиг гэж ямар амтны зулцгийг хэлдэг вэ? Зүнжиг юу вэ? Зүнжиг. За цаг яаж байгаа. Наач уу нэг хүн байна. Зүнжиг. Хүн байна. За болио. Цаг дууссан. За холбогдсон баярлалаа. За зүнжиг гэд унчлаа мөнх шаргал маань. За тэгэхээр дараагийн сонсогчийг хүлээж авъя. 89 тэгдэг байна уу? Өглөөний минь дүргээ. Өглөөний минь дээ. Исүүд байна уу? Исүүдээ. За. Анхудаа холбогдож байгаа. За тавтаа морил. Мэдхүүд Исүүдээ зүнжиг гэж ямар амтны зулцэг вэ? Цаг явсан. Асуултаа дахиад нэг сонсохгүй. Зүнжиг гэж ямар амтны зулцэг вэ? За хамдардгийн шүү. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Ямар ч гэсэн ингэ сандраагаа гаргаад аваарэ.
За. За. За, ер нь шууд эфирт холбогдож бас сандарна. 8680 байна уу? Сгүй. Өглөөний мэндэ. За, сүхий 3 дахь хүн шууд хариулт авч болно. Зүнжиг гэж ямар амьтны зулцэг вэ? Цаг явсан. Энэ орж ирэхгүй байна. Харилтаа. За, хариулт нь хярс юм байна. Хярсны зулцгийг зүнжиг гэдэг байна. Зөө. За, таны хувьд ихний асуулт 1992 онд өвлийн болон зуны олимп хамт болж исэн. Энэ үнэн үү? Бодлоо нэг онд болж исэн гэсэн үг. Цаг явсан. За, бод үнэн. Үүний юм байна. За, хамгийн сүүлд 1992 онд өвлийн болон зуны олимп хамт болж исэн юм байна. За, дараагийн асуулт Bohemian Rhapsody гэж ямар хамтлагийн дуу вэ гэсэн байна. Шууд хэлж болно. Хариутай хувилбартай цаг явсан. За, хөлбөр авч. Хувилбарууд нь Beatles, Queen, Pink Floyd, Led Zeppelin гэсэн байна. Гурав дахь нь. Гурав дахь нь Floyd. Pink Floyd биш юм байна. Хоол бүтэн баярлалаа. За. Bohemian Rhapsody. За, Bohemian Rhapsody гэх кино гарсан шүү дээ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд ариун. Өглөөний мэндээ. Сайхан амарсан уу? За. Bohemian Rhapsody-ийн ямар хамтлагийн дуу вэ гэсэн байна? Юунаа. Queen хамтлаг тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт Монгол банкнаас зарласан ханшаар, албан ханшаар өчигдрийн байдлаар 4027 гэж ямар валют 4027-гийн ханштай байгаа вэ? 4 хувилбар байна. Доллар, евро, фунт стерлинг, швейцар франк гэсэн байна. Цаг явсан. Фунт стерлинг юм болоо. Фунт стерлинг биш ээ. Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. Фунт стерлинг илүү үнэтэй байгаа юм байна. За. За 4027-оор юу зарагдаж байгаа вэ? 88.1. Өглөөний мэнд очроо. Өглөөний мэндэ очроо. Өглөөний очроо. За өчигдрийн Өглөөний мэнд. Өчигдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар 4027 гэж ямар валют үнэтэй байгаа вэ гэсэн байна. За фунт стерлинг байхгүй, доллар, евро, швейцар франк гэсэн 3 хувь. Евро хаа. Евро 4027 байгаа юм байна. Баяр хүргэе. Дараагийн асуулт Гомер, Барт, Лиза, Марч зэрэг дөрүүд нь ямар хүүхэлдэйн киноны зурлалын дөрүүд вэ гэсэн байна. За Homer Simpson. Homer Simpson за. Тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Ялалтын асуулт. Нэг киноны хэсгээс бүгдээрээ сонсно. За. За тэгэд ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь. За нэг киноны хэсгийн яриаг нь бүгдээрээ хамтаа сонсноо. За тэгээ. Би мэрэгэн ард гэдгийг хайж явна. За, тэгвэл тэр мэрэгэн ард гэдэг чинь би байна. Мэрэгэн ард гэж та юу? Тийм ээ хүмүүс. За ишээ. За нэг тийш оруулаад мэрэгэн ардыг оруулаа явчлаа. Энэ ямар киноны хэсгээс вэ? Цаг явсан. Алтург хаа. Алтан өргөө. Яалагчаар тодорч байна. Баяр хүргэе. Ганц мэддэг монгол кино. Очроо маань өнөөдрийн ихний яалагчаар тодорч байгаа маань. Их бол ялаа. Инх болж ялсан шүү дээ. Аха. Харин тийм би инх бол бас байх хэрэгтэй гэж боддог. За холбосон баярлалаа шүү. Өдрөө сайхан өрөөлөөрэй. За баярлалаа. За. Баярлалаа. За энэ хооронд бүгдээ хамтран ажиллагчаа танилцуулнаа. Манай нэвтрүүлэгтээ Wuling брендийн аль бисны дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаж байна. За Wuling брендийн аль бисны дистрибьютор MTC Motors компани хамт олон Prusi үнээр шинэ автомашин ураатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. За энийг манайхан мэддэг болсон. Энэ үйлдвэрлэгч энэ машины үйлдвэрлэгчийн SAIC General Motors Wuling корпорац нь Европ стандартын одоо маш чанартай машиныг үйлдвэрлээд Америкийн зах зээлд нийлүүлдгээрээ алдартай буюу одоо Volkswagen, Audi, Chevrolet гэх мэтчлэн машинууд энд нь багтдаг аа. За тэгэхээр үнэн нь бол цоо шинэ машины 38.8 сая төгрөгөөр авна гэхээр бас үнээр гайхалтай. Дээрэс нь энэ чинь за цоо шинээс гадна энэ 2024-25 оны загварууд байгаа. За энэ гэхээр одоо опшнууд нь бол тулцсан опшнуудтай ирдэг. Яг 2024-25 оных. За тухайлбал одоо 360 одоо 360 камертай. За тэгээд суудал халаагч гэх мэт. За дээрэс нь энэ маш хэмнэлттэй юм машинууд байгаа. Бензин эдэлт бол маш бага юм байна. Тийм. За MTC Motors-ыг бүр үнэхээр гоё үйлчилгээ зарлж байгаа юм билээ, гаргасан юм билээ. Яаж юм гэхээр MTC Easy Rent гэд цахилгаан автомашин төрөөсийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн нэрээ. Тэгээ одоогоор UP Cab Express компанитай хамтраад Монголд анх удаа хүргэлтийн үйлчилгээнд Wuling Bingo цахилгаан машиныг нэвтрүүлээд туршиж эхэлсэн. Та 10 цагийн 75,000 төгрөгөөр цоо шин км гүйлттэй цахилгаан автомашиныг түрээсэлж болно. Барьцаа 50,000 төгрөг гэж байгаа. Өчигдөрхөн би ярьжсэн. Ихнэр болсон төвтэйг. За энийг нэг өдөр түрсэж бүгд явж
үзэгдэх хүн гэж яг үнэхээр гоё сонирхолтой энэ 10 цагаар нь бодож өгдөг надад бүр үнэхээр гоё санагцаа. Одоо жишээлбэл гадуур машин түрээс үйлчилгээний за нэг 250 ямар машин гэдгээс хамаарал нэг 200 250 300 гол янз бүр шүү дээ тий. Тэгмүүд энийг дандаа 24 цагаар өгöd гэдэг байхгүй юу? Өнөөдөр авсан бол маргааш гэтэл би зарим тохиолдолд 24 цагаар явах шаардлагагүй байж болно шүү дээ. Би нэг 3 4 цагаар цагийн туршилт тэр машиныг ашиглачаад буцаагаад өчгөд би нэг 200 250 төгрөг төлөөд шаардлага байхгүй байгаа байхгүй. Зөвхөн 10 цаг дотроо багтаад өгчих юм бол 75,000 төгрөг. Тэгээ барьцаа 50,000 төгрөг төлөөл та машинаа асуудалгүй буцааж явж өглөө 50,000 буцааж авлаа. За тэгэхээр та сансрын колонгоос дайрах руу эргээд MTC Motors компани шоурум руу очиод машинууд үзээ сонирхоод авч болно. За машинуудыг илүү дэлгэрэнгүй зургийг хараад захируудын танилцуулгатай танилцмаар байвал MTC Motors эсвэл Wheeling Mongolia гэдэг тавил аль бисний Facebook пэйжүүд байгаа. Та бүхэн лайк дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Борлуулалтын албаны усны дугаар нь 72 72 33 тэгдэг юм байна. 72 72 33 тэгдэг. Манай нэвтрүүлэгтээ Wheeling брэндийн аль бисний дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За та бүхэн нэвтрүүлэг үргэлж байна. Тэгэхээр дараагийн бүгдээрээ сонсогч аавна. Одоогоор бол 2 ялагч додроо дам нь 9952 байна уу? Өглөөний мэнд байна. Өглөөний мэндэ. Заяа. Марк Цукерберг ямар өнгөнөөс бусдыг нь ялгаж чаддгүй вэ гэсэн байна. Цаг явсан. Нөгөө Facebook-ийн өнгө гэдэг. Цинхэр өнгөнөөс Facebook-ийн лого цинхэр гэдэг шалтгаан бас үүсгэн байгуулагчид нь холбоотой юм байна. За Марк Цукерберг улаан бол ногоон өнгүүдийг бас ялгаж чаддгүй. Тийм. Өнгөний харлаган гэж тийм онцлогтой юм байна. Берлиний хан хэдэн онд нурсан бэ? Цаг явсан. 90 он. Ай холбогдсон байна. Тэр нэлээд дээр нэг асууж ирсэн санагдаж байна. За 90 он биш юм байна. Холбогдсон баярлаа. Асууж байгаа үдгээд өнөөдрөөр ярьжсэн юм шиг байна. За 77 88 75 байна уу? Байна уу? За өглөөний мэнд. Өглөөний мэндэ. Түбэ. За Берлиний хан хэдэн онд нурж исэн бэ гэсэн байна. 1989, 1991, 1986 гэсэн 3 хувилбар үлдлээ. Цаг явсан. 91 нь байсан биз дээ. 91 биш юм байна. Холбогдсон баярлалаа. Бас уучлаа. Баярлалаа. За баярлалаа. За 91 шин байна. 2 хувилбар үлдсэн 99.13 байна уу? Батд байна. Өглөөний мэндэ. За За Берлиний хан хэдэн онд нурсан бэ гэсэн байна. 1989, 86 гэсэн 2 хувилбар үлдсэн байна. Цаг явсан. 89 оны 11 сар Берлиний хан юм байна. Дараагийн асуулт. Памирийн нуруу гэж байдаг юм байна. За алдартай юм Памирийн нуруу нь Азийн аль бүсэд оршдог вэ гэсэн байна. Би Азийн 4 бүсийг нэрлэе. Өмнөд Аз, Төв Аз, Ойрхот орнд, Зүүн өмнөд Аз гэсэн байна. Цаг явсан. Памирийн нуруу. Памирийн нуруу энэ авказ бар. Зүүн хойд Аз гэж нэрлээгүү дээ. Дөрөв тийм хувилбар бол байгаагүй. За өмнөд Аз, Төв Аз, Ойрхот орнд, Зүүн өмнөд Аз гэсэн 4 хувилбараас нь цаг туссан байгаа 3. Зүүн Аз биш мэнэ. Холбогдсон байлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За. Памир ууг нь зөв улсын л нэр хэлээд ах шиг байна. 88 техник байна уу? Өглөөний мэнд ойрсон байна. Өглөөний мэндэ ойрсон. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Ингийн сүгээр хийсэн ундаг юу гэдэг вэ гэсэн байна? Цагаас. Хормог гэдэг тэгэлэг байх уу? За, дараагийн асуулт саран дээр алхсан анхны хүн бол Нийл Армстронг. Энэ үнэн үү, худлаа? Цагаас. Үнэн. Ялалтын асуулт хамгийн их хүн амтай улс юу вэ гэсэн байна? Цагаас. Энэтхэг юм байна. Яалагчаар тодорч байна. Ээлж ярилт авч байна. Баяр хүргэе. Мундаг байна манай ойс өдрийг сайхан өнгөрүүлээрээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрээ. За. Тэстэ мундаг юм аа. 9988 байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сэлб байна. Өглөөний мэндэ. За. Памирийн нуруу гэж Азийн аль бүсэд оршдог вэ гэсэн асуултан дээр явж байгаа бүгдээрээ. Өмнөд Аз, Төв Аз, Ойрхот орно гэж үлдсэн. Цаг явсан. Одоо энэ Тажик, Хятад, Афганистан гэдэг шүү дээ. Пакистан, Төв Аз юм уу Кыргыз уртлах Төв Аз. Төв Аз тэгэлгүй байх уу? Төв Аз гэж явах. Тэгэхээр хоёр дахь том өндөр улс дээ. Толгойн гараад нөгөө коммунизм оргил гэдэг.
хоёр дахь нь ч арай бас биш байхаа. Би буруу санааг бол. За, дараагийн асуулт. Теннисийн Гранд Сламд хамгийн олон авралсан буюу 24 удаа төрүүлсэн тамирчин хэн бэ гэсэн байна? Хөлбөр авах. Өглөө. Новак Джокович. Новак Джокович юм байна. Баяр үргээ. Ялтай асуулт. За энэ ихэнхдээ алт чигнэхэд ашигладаг нэг юм байна. 28.3 грамтай тэнцэх юм байна. Энэ нэгж юу вэ? Цаг явсан. Юу штэ. Лан нэгдгэл, хэн нэгдгэл үү? Аль нь вэ? Юу лээ? 28.3. Цин. Холбогдсон баярлалаа. Холбогдсон баярлалаа. Юу лээ? Андуурсан баяртай. За, холбогдсон баярлалаа. За, дараагийн сонсогч 80 байна уу? Өглөөний 3 анхаа. Өглөөний мэндэ. За, цэн бол 375 байт юм байна. Бүгд тэр алтыг хэмждэг 28.3 грамтай тэнцэх нэгжийг асууж байгаа. Хайж байгаа. Цаг явсан. Наач Монгол хэмжүүр юм уу, олон улс хэмжүүр юм уу? Харин 28.3 гэхээр нэлээд стандарт маягийн хэмжүүр л болж дарах гэдэг. Цаг явж байгаа. За 28.3 гээд уунч ч болохоор 30-аар авчдаг үлээ тий. 3. Хоёр. За юу вэ? Уунч ч 31-тэй байдаг гэдгээр лангийн авъя. Лан уунц 31-тэй байдгүй юм байна. Тэгэхээр юу? Холбогдсон баярлалаа. Лан ч юм байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За 8872 байна уу? Монгол дана өглөөний мэнд. Өглөөний мэндэ. За. Бүгдээрээ нэгж хайж байгаа. Жингийн нэгж юм байна. Алтыг ихэнхдээ хэмждэг. 28.3 грамм тэнцэх үнэт ихэнхдээ алтыг жигндэг нэгж юу вэ? Цаг явсан. Гоод тэгээ уунцсан юм болоо доо. Уунц юм байна. За, уунцын жим бол 28.3 грамм гэж авдаг юм байна. За, 30 гээд баримжаалаад байдаг. За, жоохон зүрсэн байна. За, дараагийн асуулт. Нэгэн алдартай киноны хэсгээс бүгдээр сонсно. За, энэ ямар киноны хэсэг вэ гэдгийг таах нь. За. Ойлгомжтой те. Зя бүгдээр хамтаа сонсцгоё. Маргааш нүйтэй. Оо. Хаашаа. Манайх нүндээ. Зя ийм хэсгээс гарч байна. Нүүйдэ гэж энэ тэгсэн чинь гайхаад хаашаа гэж асууж байна. Цаг яс. Гарын 5 ороо юм болов. Гарын 5 ороо биш юм байна. Холбогдсон дээр. Хаашаа гэдэг үгээс нь Хаашаа гэсэн. гараад ирнэ тий. Биш юм байна. Зя. Их ч үзэж их ч үйлсэн да. 8861 байна уу? Муухай тахнаа өглөөний Өглөөний мэндэ. За мөнхөд ах бүгдээр нэгэн киноны хэсгээс сонсч байна. сонсоо. За. Ирж яваа цаг нэг. Ирж яваад цаг. Аха. Биш ээ. Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Биш юм байна. Холбогдсон дээрлээ. Зя. Баларсан юм. За ууг нь бол маш алдартай кино байгаад байдаг. За 3 хүн унжлаа. 2 хүн унжлаа. 3 дахь хүн авах юм байна. Чи 1984 онд гарч ирсэн кино юм байна. За цэгийг хөөлж ирсэн гэсэн үү те? Өө олон үзчихсэн. Үзэх болгондоо л үйлдэ. 9912 байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энд холбогдсон бай. Төвшин сайхан. Төвшин сайхан. За анх удаа орж Баяртай юм ирсэн байна. тий? За давтаа морил та мэдхүүд бүгдээрээ киноны нэр хэсгээр сонсоод киноны нэрийг тааж байгаа. Сонсох уу? За бүгдээрээ хамтаа сонсцгоё. Дахин киноны хамгийн оргил хэсгээс нь нэг сонсноо. Маргааш нүйтэй. Хаашаа. Зя ийм хэсгэл байна. Маргааш нүй. Тань руу нүүж яа. Тань руу нүүж он тэгэлгүй яг. Тань руу нүүж он гэдэг алдартай 1984 оны кино. Хэсгээс нь бүгдээрээ сонслоо. Дараагийн асуулт 20 мянган төгрөгийн ард талд юуны дүрс байдаг вэ гэсэн байна. 3 хувилбар байгаа юм байна. 9 хөл цагаан туг, нүүж буу гэр, хар хормын мөнгөн мод гэсэн байна. Цаг явсан. 9 хөл цагаан туг. 9 хөл цагаан туг. За 9 хөл цагаан туг гэдэг юм байна. Баяр үргээ. Эстэ эргэлцгээр юм байна. Нэр юу вэ л гэж бодно. Яаж мэдчихв? Төвшин сайхан. Тэгэл мэдсэн. Цээжэр мэдчихсэн үү? За бүгдээрээ нэг нь дууны эхлэл хэсгээс сонсох юм байна. Энэ ямар дууны эхлэл хэсэг вэ гэдгийг таах нь хамтаа бүгдээрээ анхааралтай сонсцгоё.
Яг чухал хэсэг нь эхлэхээс өмнө цуусгаж амжлаа. Цаг явж байна. Эхлэл хэсгийг явуучвал одоо таачна да. Тэгин шууд ороод. Анхны алхам киноны дуу юм лээ. Биш яана. Анхны алхам за. Биш юм дууны нэрийг хэлэх юм байна. Олбогдсон баярлаа. Өдрийг сайн өнгөрүүлээ. За баярлаа. Яа ууг нь ялт Манайх дээр ямар тулаад амар ирдэг. таад би бол энэ дууг нь мэднэ гэхдээ эхлэлээс одоо таахчгүй юм байна. 99 байна уу? Баан өглөөний мэндүргийн сайхан амарсан ирэх мэн өнөө. Өглөөний мэндэ гэх юм. За бүгдээр нэг Наацны чинь нөгөө нэг хошноор хилээд идэв шнэ. Ургацын далай ургаагүй байцаа гэж. уургацын далай гэдэг дууны хэсгээс юм байна. Баяр үргээ. За дараагийн асуулт ирэх мэн. Заах тэмдэг ямар өнгөтэй байдаг вэ? Цаг явсан. Заах тэмдэг гэхээр болохоор цэнхэрл байх хэрэгтэй да. Цэнхэр байдаг юм. Баяр Цэнхэр үргээ. дээр цагаан дүр чиг тавьдаг тийм. За ирэх мэн. 3 алдартай хөл бөмбөгчнийг ард толгын дотор нэрлэв. Кристиано Роналдо, Месси, тэгээд Роналдино. Хамгийн дуртай гороо нэрлсэн баг гэж бодож байна. За энэ нэг 3 хамгийн дуртай хөл бөмбөгчдийг бүгдээрээ мэдэж авлаа. Ялагчаар тодорч байна. Баяр үргээ. За баярлаа. Өдрийг сайн өнгөрүүлээрэй. Баярлаа. Яа их тэмдэглээд орч баярлаа. За дараагийн сагсагч 77 38 83 гэсэн дугаарлаа залгана. За Баяр. хингэнэ? Баярлалаа. Баяр сайхан. За өглөөний мэндэ сайхан амарсан уу? За бүгдээрээ нэгэн дуу сонсно. Ямар хамтлаг вэ гэдгийг таах байна. За орчин үеийн дуу хэр мэдч байгаа орчин үе Энэ орчин үе биш шүү. Энэ орчин үе биш. За орчин үе биш гинэ. За аргагүй энэ 11 жилийн өмнө. Зүгээр үлдэн машингийн зүгээр л чааштай. Нэг хэсгэл хүмүүсийг нэлээд уяраас нь дуу явж байна. Цаг явсан. За ястаа мэдхгүй байна. Хамтлагийн нотаа би дууг нь сонсож байгаа. Дууг нь сонсож байгаагүй. За Анотер гэдэг дуу юм байна. Гэтэ хамтлагийн нэрийг сонсож байгаа. Холбогдсон байлаа. За 94 76 байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэндэ. Хинтээ холбогдсон бай? Болт. За болт бүгдээрээ нэг нь дуу сонсоод ямар хамтлаг вэ гэдгийг тааж байгаа. Сонсох уу? За бүгдээрээ хамтдаа сонсцгоё. 11 жилийн өмнө гарч ирсэн. Би бол одоо сүүлийн үе эхлэх гэж миний хувьд сүүлийн үе эхэлж чадж байна. Зүгээр үлдэн машингийн зүгээр л чааштай. Зүгээр л дурлцсан гэсэн байна. Цаг явсан. Тэгээ юу гэх хамтлагийн нэрийг гэлөө. Тэгээ хамтлагийн нэр нь за дууны нэр нь Анотер гэдэг нэртэй дуу юм байна. Хоёр хүүхний залуу байгаад байдаг. Яг зөв. Үнэн. 3 Маш стил юм. Асуур. Тэгдэг аах уу? Дараагийн асуулт ийм асуулт байна. Уулнаас ирсэн уранхай дээлтэй чон яах гэж ирдэг вэ? Юу асуудаг вэ гэсэн байна. Цаг явсан. Буудаг авахаар ирдэг. За. Ялалтын асуулт. За энэ хэцүү асуулт биш юм. 2.4 ГГц радио долгион дээр юу ажилтдаг вэ гэсэн байна. 4 хувилбар байна. 2.4 ГГц. За бас юм нэлээ анзаарахтай байх хэрэгтэй байна. 2.4 ГГц дээр гар утасны 4G сүлжээ ажилтдаг, Wi-Fi ажилтдаг, FM радио ажилтдаг гэсэн 3 хувилбар байна. Цаг явсан. Янз бүрийн FM радио биш юм байна. Холбогдсон байлаа. За FM радио биш болж тарлаа. 99.5 байна уу? Байна уу? Байна. За өглөөний мэнд хинт холбогдсон бай. Өглөөний мэнд. Нэрний юм бэ? Алтан гэрэл. За ийм асуулт нэр явж байна. 2 хон хувилбар үлдсэн. 2.4 ГГц радио долгион дээр юу ажилтдаг вэ гэсэн байна. Гар утасны 4G сүлжээ эсвэл Wi-Fi юм байна. Цаг явсан.
4G яхаа. 4G биш юм аа. Холбогдсон баярлалаа. Сайхан өрүүлээрэй. За нийлээ хүн асуулт оруулж ирээ. Зөв хариулт мэдээж яриг. Wi-Fi юм байна. За Wi-Fi бол 2.4 болон 4.8 дээр ажилладаг. За гар утасны 4G сүлжээ бол 2.1 ГГц дээр ажилладаг юм. За хэвээ мэрэгжлийн асуулт асуучлаа. Би ч боддог. Юу асуугаад байгаа юм бэ? Тахаас өөр арга юу вэ гэвэр. За 2.4 ГГц 99.8 байна уу? Оо нэгээгүй шин. Байна уу? Өглөөний мэнд. Байна. Өглөөний мэнд ээ. Сайн байна уу? Хинтэй холбогдсон бай. Байна уу? Байна уу? Багтай холбогдсон байна. Өглөөний мэнд ээ баг. Өглөөний мэнд баг. За нэлээд цаанаас сонсогдоод байна уу? Ийм асуултан дээр бүгдээ явж байна. Клеопатра нь Египт буюу Хойд Африкаас угсаа гаралтай байсан. Энэ үнэн үү худлаа? Цаг хэлсэн. Үнэн гинэ. Үнэн биш юм байна. За Клеопатра бол грек гаралтай. За грек гаралтай буюу Африктай холбоогүй юм байна. Гарал үүслэр бол цусны төрлөөр бол. За холбогдсон байлаа. За бүгд нэг хүн авах. 99 тэгдлээ байна уу? Байна. Өглөөний мэнд ээ. Бүрэнбат. Өглөөний мэнд ээ. За Бүрэнбат бүгд нэгэн хөгжим сонсно. За энэ ямар тоглоомын хөгжим бэ гэдгийг таах нь ойлгомжтой бай тээ. За шалгая да. За одоо энэ чинь одоо бүгдээ аян багсгаад за би энэ эхлэх цэгийг тэмдэглээг явуулсан байна. Бүгдээ хамтаа сонсох юм. За сонссон бах тээ. Цаг явсан. Наад чи бүгд мэдрээ хоо тааг шүү. Танк байна. Танк гэдэг Battlefield гэдэг нэртэй тоглоом бүгд эхлэл хэсгээс сонслоо. Дараагийн асуулт. Шагаан мэрэгд юу буувал дээд түлэг гэж нэрлэдэг вэ? Юу буу? Дөрөм бэрх биш юм байна. Холбогдсон баярлаа. Дээд дөрөм бэрх гэж нэрлэдэг юм байна. Дөрөм бэрхийг дээд түлэг гэж өөр буусан түлхийг хэлдэг юм байна шүү. Холбогдсон баярлаа. За дээд түлэг бол дөрөм бэрх бол биш юм байна. 8088 байна уу? Машин. Өглөөний мэнд маашаа. За бас нэг сул дуутай хүнтэй болчихоо да. За шагаан мэрэгд юу буувал дээд түлэг гэж нэрлэдэг вэ? Цаг яасан. Гурд хүн шахтай. Биш. Гурд хүн та биш ээ. Цаг туссан 3. Дөрөм морь болов. Дөрвөн морь буу дээд түлэг гэж нэрлэдэг юм байна. Баяр хүргэе. За. Дараагийн асуулт. Маш бага нүүрс төрөгчийг хэрэглэж өөх тос төлхөө иддэг хоолны дэглэмийг ямар дэглэм гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг ярьсан. Кето гэж нэрлэдэг. За мэддэг хүмүүс. Хоороогоох ялдын асуулт. Бейсболын нэг баг талбай дээр хэдэн тоглогчтой байдаг вэ? Цаг ярьсан. Бейсбол нэг баг. Биста мэддэгчгүй гэхдээ биста мэддэггүй гэхдээ тэгээд оруулчлаа гэж бодсон тий. Тий ер нь мэдэж асуудаг асуулт сөөхөн шүү дээ. 3 2 1 За олдсон баярлаа. За өдрөөсөө За бүгд хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ та Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас нь аваарай өрөөтэй. Bridge Motors компани тохь тухын эндээд Takika амортизатораар хамтран ажиллаж байна. За Bridge Motors компани Takika амортизаторыг 2017 оноос хойш албан ёсны эрхтэйгээр 8 дахь жилдээ оруулж ирж байгаа. За Bridge Motors компани өөрийн Suzuki засварын төв дээр үнэгүй суйрлуулалт хийж өгч байгаа. За мөн үйлдвэрийн баталгааг болгож байгаа. Suzuki засварын төв болон энд ер нь ажилладаг ийм засварын төвүүдтэй ажилладаг хүмүүсийн хувьд бол маш ур чадвар сайтай инженерүүд байдаг, механикчид байдаг. Дандаа л 10-аас дээш жилийн ажлын туршлагатай хамт олон байгаа гэж шүү. За 2025 оны Takika амортизатор Suzuki засварын төв дээр буусан байна. За та өөрөө машинаа хайрламаар байвал дээрэс нь өөрөө тухтай баймаар байвал Takika амортизаторыг санал болгож байна. За тэгэхээр Япон улсад 10 машин тутмын 7 Takika амортизатор суйрлуулсан байдаг. За тусгаалan бэлтгэсэн замыг дээр туршдаг нарийн шалгуурыг давж гарч ирдэг энэ амортизатор бат бүх за чанартай за тог тухын дээд хэрэглээ мэн. За тэгээд 80 гаруй жилийн түүхтэй Япон брэнд
Тэглгүй яах вэ? За одоо тэгж ингэж эдлэгийн удаа эдийн засаг тэмнэлттэй 80 гаруй жилийн төвөгтэй учраас мэдээж бүх стандартуудыг хангацсан автомашин хөдөлгөөнд явж байхад цохилтын хүчийг нь зогсоох, зөөлөх зэрэг юм өргөг гүйцэтгснээрээ танд тав дахыг мэдрүүлээд таны бусад эд ангиудыг буюу за ялангуяа тэр нөө салааныг дуу чимээг аягүй сайн хамгаалж өгч байгаа шүү дээ. За тэгэхээр хай барьчдын хувьд хоёлаа хэлчих хүмүүс хаана очиж солиулж болох юм те. За нэгдүгээр төв нь болохоор Suzuki засварын төв дээр Juku музейн урт талд байрлаж байгаа бол Япон амортизатор хангаа хотхны замын эсрэг тал шин зам дагуу байна. За мөн Odistar автосервис буюу Сансрын Мартын 3 давхартайгаа бол Deluxe Auto Center хороолын эцэст байгаа. За та 95 Тэг 55 33 гэдэг дугаарлуу залгаад бас шууд холбогдож болно. 95 Тэг 55 33. Tokyo Mongolia гэдэг хуудсыг нь лайк дараа дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Купон код нь хоёлаа хэллээ. Хэлээгүй шүү дээ нэр За купон код та хэрвээ яг одоо энэ купон кодыг хэлвэл хямралтай авах боломжтой. Купон кодын дугаарыг хэлээд өгье. Манай радиог сонсож байгаа бүх хүмүүс 10% хөнгөлөлт идэх боломжтой. 258 830 531 Техник гэдэг кодыг хэлээд шууд авч болох юм байна. 258 830 531 Техник. Манай нэвтрүүлэгтээ тог тухын дээр Tokyo амортизатор хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За та мэдхүйн нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сонсогч бүгдээ авцгаая. 91 Тэг 5 байна уу? өглөөний мэндэ тэр байна. Өглөөний мэндэ. За бейсболын нэг талбай баг талбай дээр хэдэн тоглогчтой байдаг вэ гэсэн байна. Цаг ярьсан. Чи 3 дахь нь үгүй юу? Үгүй 2 дахь. 2 дахь. За эцөө. За нэг тоо хэлээд буудъя л да. Би зөв дөхүүлэх үү? Нэлээд л тийм барин нэг тийм стандарт бос тоол гэж хэлээ да. 3. Дөхүүлэлт байна уу? Хөлбөр байхгүй зүгээр тоо. 2 4 5 6 7 8 юм байна. 8 биш юм байна. Холбогдсон баярлаа. Зэн асуултан дээр 3 дахь нь авах юм байна. Холбогдсон баярлаа. За 3 дахь орж шууд хариулт авч болно эсвэл хариулж болно. За одоо бол шууд хариултаа авч болно. За мөн шууд хариултаа хэлээд азаа үзэж болно. Маш тийм давуу талтай сонголт 3 дахь хүн дээр таардаг тийм. Манай эфирийн үндэс 77 77 38 83 80 92 байна уу? Байна мөхөн. Өглөөний мэндэ. Өглөөний. За. Бейсболын нэг баг талбай дээр хэдэн тоглогчтой байдаг вэ гэсэн асуулт байна. Цаг явсан. Унаад бүдрүүл гайгүй те. Юу гэнэ? Гайгүй. Асуудалгүй шууд нэг тоо хэлээд дараагийн асуултанд хариулж болно. Азаа үзэж болно. 7 биш юм байна. 2-оор багтуулсан байна. 9 гэдэг юм байна. Нийтдээ 9 тоглолт талбай дээр байдаг. За. Одоо бүгдээрээ дахиад нэгэн Монгол киноны хэсгээ сонсно. За мэдээж хэрэг. Тэгээд энэ ямар кино вэ гэдгийг таах нь байна. Ойлгомжтой тий? За. За бүгдээрээ бас Монгол кинонуудаас эргээд сонцгаая. Миний хүүг олоод. Та бодож. Набуга аяч. Йоо ямар амар юм бэ. За нэг эвгүй зохиомжтой кино энэ да. Цаг явсан. Хамгийн галзуу галзуусан. Юу вэ? цэвэл галзуу цэвэл гэдэг тий. Ер нь яг энд байна. Юу лээ? 3 Үйл явдлаа бод. 2 юг одоо яах гэдэг хөхөр. Ямар их мэгчлээ нэг. Нэг яста амцсангүй. Амцсангүй холбогдсон баярлаа. Дараагийн сонсогч энэ асуултанд хариулах нэ. За сая одоо жишээ нь цэгийн хэсгээс нь сонсоод яах вэ? Шууд асуудалгүй таах уу? Хэр их үзэж байна гинэ? Би 2 3 удаа үзсэн баха. Ааха. За 89 11 байна уу? Өглөөний мэнд яндан байна. Өглөөний мэнд яндан. За яндан ч энэ хамгийн easy асуулт. Сая сонссон уу? Хүн чулууны нөлөөс нөө. Хүн чулууны нөлөөс гэдэг нэртэй кино байна. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт 1995 онд гарсан анхны дан компьютер графикаар бүрдсэн хүүхэлдэйн киноны нэр Тоглоомын түүх 1. Тоглоомын түүх 1 Toy Story юм байна. За ялтай асуулт яндан дээр амархдаг. За яах вэ? 3 загал сум гэж аль аймагт байдаг вэ? Цагаас. Дорнод аймгийн 3. Дорнод аймагт байдаг юм байна. Яалч чадчихсан. Өстө easy хариулаад гараад. Easy гараад гарлаа давлаа. Ойр холбогдоогүй баярлалаа. 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 За баярлалаа. За яндан байна. Өнөөдрийн 5 дахь хэлэгчээр тодорч байна. Дараагийн сонсогч 80 байна уу? Өглөөний мэнд хоёргаа байна. Хоёргаа. За өглөөний мэндэ.
Хоёга 1972 оны 5 сарын 22-нд нэгэн улс нэрээ Шри-Ланк болгож өөрчилсөн юм байна. Өнөөдөр гэсэн үг. Өмнө нь энэ улс ямар нэртэй байсан бэ? Цаг явсан. Шри-Ланк өмнө нь ямар нэртэй байсан бэ? 72 оны 5 сарын 22-наас хойш энэ улсыг бид Шри-Ланк гэж нэрлэх болсон юм байна. Өмнө нь юу гэж нэрлэдэг вэ? 3. Ааштаа битгэхгүй. Сайн мэдээ холбоо. Цайны улс гэж нэрлэдэг. Холбогдсон баярлалаа. Тэгэхээр ч нэр нь ороод ирнэ л дээ. Ир тэгс байна уу? Өглөөний минь цагаан амарсан уу наркон. Өглөөний мэндэ нарка. За нарка. Шри-Ланк өмнө нь ямар нэртэй байсан болоо? Цаг явсан. Шри-Ланка. Тий, Шри-Ланк. Сиами мями гэдэг гоо-чтэй хэлчихвэл. Цаг явж байгаа. 3. Яг унагч. Сайны хорон гэж байна. 3. Тий. Хоёр. Цейлон гэлөө. Цейлон. Яа, Цейлон орсон. Цейлон гэдэг нэртэй байсан юм байна. За 72 оны 5 сарын 22-наас Шри-Ланк болсон байна. За дараагийн асуулт. Аянганд нэргүүлэх хамгийн магадaltaй амьтан юу вэ гэсэн байна? Цаг явсан. Юу тэнгэр аяг гэсэн үү? Аянганд энэ амьтан хүнээс 20 дахин илүү нэргүүлэх магадaltaй байдаг юм байна. Нэг шалтгаан. Аянганд нэргүүлэх боломжтой гэж юм уу те? Магадaltaй. Ер нь их аянганд нэргүүлдэг л амьтан юм байна. 3. Оо яана. 2. Холбогдсон баярлаа. За өдрийг сайхан өнгөрүүлээ. Ерөөсө хөндрүүлж бодох хэрэггүй. Хөнгөн бодол олчихно гэдэг. Энэ асуултыг орхичих хоёлаа. 86 81. За. Байна уу? Баярлалаа. Өглөөний мэндэ хинтээ холбогдсон бай. Өглөөний минь сувдар. Сувд. Үгүй ээ. Аянганд нэргүүлэх хамгийн магадaltaй амьтан юу вэ гэсэн байна? Цаг явсан. За маш энгийн шалтгаанаар аянганд нэргүүлдэг байх нь. За цаг явж байгаа. Ха? Монгол хэдэмлээ. Юу гинэ? 3. Байна уу? Монгол Хоёр. хэдэмлээ юм болоо. Хэвээ мэдгүй байна. Бэдгүй гэж магадгүй л гэдэг хөлөө да. 2 1. 1. За зүгтгүй За байна. амтсангүй холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За өдөр сайхан өнгөрүүлээ. За баярлаа. За цэгийг мань хэлдэхээр энэ асуултыг ингээд орхих юм байна бүгдээрээ. За бүгдээрээ бас тааж байгаа комментээр бас бичээрэй. Энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай та мэдхүү өнөөдөр 5 ялагчтай оюутсан очроо инх болд эрхмэ яндон гэсэн 5 ялагчтай та бүхэнд баяр хүргэе. Сонсогчдаа үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа зэгээ. Баярлалаа Аргуна.